Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2015 онд нээлттэй хийсэн Enemies in Love киног ярьж өгөхөөр бэлдлээ. Манай киночид контент үзэх зураа Unity Lab-аас хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Та заавал салбарт очилгүйгээр гар утаснасаа SIM сэргээх, шин дугаар авах, POG код харах, нэр шилжүүлэх гэх мэт салбарын үйлчилгээг авах боломжтой. Яаралтай үед салбар руу явж цаг алдалгүй. Хязээж хаанаас ч царайгаа таниулаад л хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Тойлзуур жадны төрөлд Олимпийн эрх авах тоглолт болж байна. Оноо тэнцүү өрсөлдөж байх үед Солонгосын тамирчин Эционог авч яллаа. Тийм ээ. Тэгэд дуулгаа авсан чинь юу вэ? Хөөхөн бүсгүй байж байдаг шүү. Энэ бүсгүйг бүгдээрээ шууд л хөөхнө гэж дуудацгаая. Мэдээж манай киноны гол дүр шүү дээ. Эгч нар нэрээд ингээд манай гэрийнхэн Олимпийн 2 алт авах боломжтой боллоо доо. Юнсүг л алтан медаль авна биз. Надад бол хүрэл медаль байх тал хангалттай. Ахлах сургуулийн сурагч гэхэд залуугаасаа амжилтанд төрж байна шүү. Аав нь бас бөөн баяр. Та нар маань медаль авахгүй байсан ч зүгээрээ. Аав нь охтуудаараа бахархаж байна. Жинхэнэ ухаалаг аавын хэлдэг үгдээ. Тэр үтэрэн аавыг нь ажлаас нь яаралтай дуудаад явчлаа. Тэгэд нэг сургуулийн гадаа очиод зогсдог. Тэр сургууль дотор нь хичээл эрхлэгч нэг сурагчтай уулзах гээд байж байна. Чи ханчолсоо юу? Наашасоо. Ингэсэн чи тоодоггүй. Хоош, эргээд харсан чинь бас шүү вэ? Царайлаг залуу байл шүү. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр чолсоо. Бүгдээрээ түүнийг чолсуул гэж дуудъя да. Багш царайг нь хараад огцом хувирлаа. Чолсоо, наашасоо. Эцэг их нь ирээгүй мó. Аав, цагтаа дэрэн сурвалжлагдаж байгаа учраас ирж чадахгүй. Оо, тийм үү. Ээжд нь хэцүү байдаг бах та. Ээж бас ирэн сурвалжлагдаж байгаа. Гэсэн чинь аав ээжийн талаар багахан танилцуулдаг. Аав нь урлагийн бүтээл хулгайлдаг хулгайч юм байна. Яг үйлдэл дээр нь цагдаа нар ирээд барьлаа гэтэл хоцорчжээ. Барих гэж байгаа цагдаа нь манай хөөхнөгийн аав байна. Чолсуугийн аав нь харин нохоонуудтай таарангуудаа баг ярьж ойлголцоод загас суулгачаад яваад өглөө. Харин ээжийнх нь хувьд бол хуурамч бичиг баримтын шинжээчийн дүрээр бусдаас их хэмжээний үнэт цаас сэлэлж авсан юм байна. Бас яг үйлдэл дээр нь барих гээд орсон чинь бас хоцорчжээ. Хоос өрөөндөө чаддгийн бол биднийг бариараа гэж зурга үлдээгээд яваад өгчөж. Сургалтын менежер нь тийм үү харамсалтай байна. Чамд хэрвээ хайр халамж дутагдах юм бол нээлттэй хэлж байгаарай. Ингэсэн чи аав ээж нь цагаан тагтаагаар зурус өгүүлж байна. Сайн байна уу? Чолсуугийн багшаа. Бид биеэр очиж чадахгүйг ойлгох нь үзээ. Хүүг минь битгий сур гэж албатаж зэмлээрэ. Тэр угаасаа их сургуульд орохгүй. Эцэг ихшгэ хүн болно. Тиймээс түүнд санаа зовлтгүй. Харин хүүдээ хандаж хэлэхэд төрсөн өдрийн мэд хүргэе. Альфа бравод нууц үдшилэхтэй. Ингээд захиа өгчжээ. Багш нь тэгсэн чинь Happy birthday to you. Happy birthday. Би явж болох уу багшаа? Чамд ямар төрлийн бүсгүй таалагддаг вэ? Миний насны охтод л таалагддаг да. Ингээд зүхтлаа. Гараад шууд Porsche машиндаа суугаад хувцас сольж өмсөд давхиж өглөө. Харин манай хөөхнөөгийн аав араас нь дагаж байна. Өнөөдөр төрсөн өдөр нь юм чинь аав ээж нь ирж ил таараа. Чолсуу харин аль хэдийн мэдчихэж. Дахиад л нөгөө хөгшин мөрдөгчөө. Ингээд жаахан хурд хийлээ. Мөрдөгч дагаж хурд хийсэн чи болсонгүй. Тэнд нь харин манай хөөхнөө хоёр ихчтэйгээ хамт машинд явж байна. Хөөцөлдөн дунд жолоогоо алдаад бүсгүйчүүдийн машин онхолчихдаг. Мөрдөгч бас мөргөлдөөд зогсчлоо. Чолсуу зогсоод харсан чинь шатаж байгаа машин дотор хүн байж байдаг шүү. Чолсуу гарч ирээд гадаа байсан уснаас өөр дээрээ асгаж байгаад гал дундуур явж ороод хөөхнөөг аварчлаа. Тэгэд харсан чинь хөөх юм аа. Хөөхнөө бас нүдэ нээсэн чинь өөрийг нь дажгүй царайлаг залуу тэрчгсэн зогсож байна. Манай хоёр шууд л бие биен рүүгээ мишэлээ. Анхны харс гэдэг нь үдэ. Энэ явдлаас хойш 7 жилийн дараа караокены өрөөнд манай хөөхнөө эгчтэйгээ орж ирж байна. Өнөөдөр танд үйлчлэх Мими байна. Харин би Элса байна. Мими Ишасо. Элса харин зал. Ингэсэн чи тоосонгүй. Очоод суучлаа. Тэгснэ. Хөөх, энэ бамбруу шиг хардаа. Надгаа тавь. Энэ нэг бамбруу шиндаа надаас илүү хандаад байгаа мó. Гэснэ булаацалдж байгаад урчдаг. Тэгсэн дотроос нь баахан хар тамхи гарч ирж байна шүү. За, уучлаарай. Би Пакёнхи хар тамхитай тэмцэх хэлдэс. Би харин Элса биш. Бас цагтаа байна. Гэснэ нэгийг нь барьж аваад маа. Босс нь гараад зугцсан чинь араас нь хөөж гараад баахан шавхуурдж байгаад бариад авлаа. Оройн харин нэг залуутай хоол идэж байна. Тэгсэн чинь тэр залуу нь манай чулсуу байж байна. Жаахан сармс хийгээд, тэгээд мах хийгээд, тэгээд жаахан хайр нэмээд энэ хоёр маань аль хэдийн учир ургуулчихсан байна. Чолсуу харин жаахан зэтэрчээ юу да. Бид ямар баяр тэмдэглээд байгаа юм бэ? Би өнөөдөр хар тамхины 8-чтыг баривчилсан. Баривчилсны мөнгө гэж жаахан мөнгө авсан. Тэр үгээрээ мах аваад ирсэн. Удлаа яриад мөнгө хулгайлсан биш үү? Яана намайг битгий баривчлаараа ирээдүйн цагтаа минь. Ингэж байна шүү. Тэгэхээр чолсуу маань цагтаа болох гэж байгаа бол та. Нөгөө талд харин аав нөхнөө хүлээгээд сууж байна. Аав, Ёнхи одоо 26 тааштай. Жаахан оройтоход яад. Арай орой болсон байна. Ингээд аав нь дурсамжаа сандаг. Нэг
нэг өдөр хөөрхнөө маань хулгайчдын хүүг хөдлөөд ороод ирсэн юм байна. Йоо, гарыг нь тавь. Наадах чинь хулгайчийн хүүхэд. Ингэсэн чинь чолсоо сүгдөөд. Би охинд чинь хайртай ирхмэ. Биднийг болцохыг зөвшөөрөөч. Йоо, энэ чамайг сүрдүүлээ юу? Үгүй, тэр ч бас надад таалагддаг. Эннээс болж бид нар осолдоо үсттэй. Тэгэд тэр намайг бас аварсан штэ. Манай гэр бүл бол цагдаагийн гэр бүл. Ингэж удамдаа сэв суулгахгүй шүү. Тэгвэл би цагдаа болон ирхмэ. Цагдаагийн ээ? Чи юу гэснэ? Чи ядаж цагдаагийн байгууллагыг юу гэж дууддгийг мэдхүү? Ингэсэн чи манай чолсоо бодож байснаа. GSI. Хөөрхий. За тэгвэл хэрвээ чи цагдаа болж чадах юм бол би чамайг охинтойгоо болцохыг зөвшөөрье. Гэхдээ бүр гэрэлхийг зөвшөөрье. Ингээд хэлчихсэн байна. Чолсуу маань цагдаагийн шалгалтанд бэлдээд 7 жил болчихж. Тэр үе тарин хөөрхнөө ороод ирлээ. Чи тэр тэнэгтэй уулзаж байгаа дэр үү? Би ажлаа амжилттай гүйцэтгэжчихэд ирлээ. Тэгээд ч би тэний хүнтэй биш. Харин найз залуутайгаа уулзчихад ирсэн. Ингэсэн цаанаас их чинь. Тэрний цагдаа болохыг хүлээсээр байтал би торчих үз. Битгий орой болсон хойгуур хоол чихээд бай. Юу вэ? Ингэсэн чи аав нь. Тэрний зөв штэ. Наад гүзэндээ анхаар. Маргааш наав нь ажил дээрээ байж явах үед дарга нь ирж байна. Ёслий. Аваа, та надад ёслох шаардлагагүй шүү дээ. Өөх, тэгэхээр хилцийн дарга нь том охиных нь нөхөр юм байна. Чи хэдийгээр миний хөргөнч гэлээ. Миний дарга шүү дээ. Аав та тэтгэврт гарахынхаа өмнөх сүүлийн сарыг тайван шиг өнгөрөөгөөрэй. Би харин ч хэрэгэ мөрдөж байгаад дуусгамаар байна. Тэгвэл мөрдөж байгаад дуусгачих аава. Ингээд зөвшөөрлөглөө. Тийм үү. За, баярлалаа минь хөө. Мэдлээ хэрхмэ. Манай эгч дүү сарин хүн амны хэрэг дээр явж очин. Уучлаарай, энэ эсхийг хаасан. Хүүе. Ямар хөөрхөн царайтай шинкоп бэ? Биднийг танихгүй байгаа юм уу? Ингэснэ биед нь халдаад унлаа. Тэгээд бичиг баримтаа үзүүлээд орлоо. Яваад орсон чинь танхаа этгээдүүд ганц бие бүсгүй гэрт нь ороод хүчрхийлж хулгай хийгээд амийг нь бас хохироочихсан байна. Том эгч нь тэнд шинжээч хийгээд явж байна. Манай чолсуу харин барилга дээр ажиллаж байдаг шүү. Завсраар нь шалгалтын материалаа уншаастай. Ээж аав нь харин холоос ажиглаад. Хөөе би уулна. Хүүгээ хан хүшгэл өсгсөн. Одоо тэгсэн чинь морин охоо шиг л ажиллаад байх юм. Тийм ээ. Би уулан жаахын ингэж байгаад шантраад болох юм болов уу гэж бодсон чинь 7 жил болчлоо. Тэгээд гарч ирэх үед нь аав ээж хоёр нь тэнд. Хөө минь энийг хардаа. Ингэсэн чинь Mercedes. Энэ далавчтай машин. Энэ хоёр далавчаараа чамайг аваад нисхийг хүсэж байна. Ингэсэн чинь тэндээс ээж нь. Энэ хамгийн сүүлийн үеийн Итали загвар $150 мянган үнэтэй. Ингэсэн чи тоосонгүй. Та хоёр хизээ ойлгох юм бэ? Би та хоёрын бохир мөнгийг хэрэглэхгүй. Чи хизээч цагдаа болж чадахгүй шүү дээ минийхүү. Үгүй ээ, болох л болно. Харин цагдаа болоод та хоёрыг барихаас өмнө та хоёр өөрсдөө хэрэгэ хүлээгээрэй гэд яваад өглөө. Тэгсэн тэндээс ирээдүйн хадам аав нь ирж байна. Эргээд харсан чи харин аав ээж нь аль хэдийн зүгтаачгаж. Үн мэрэгжлийн хоёр бай шүү. Тэгээд ирээдүйн хадам аавтайгаа хоол идэнэ. Би эх сард тэтгэвртэй гарах гэж байна. Аав ээжийг чинь барьж чадсангүй. Ганц чадах хүн нь чи цагдаа болоод аав ээжигээ барих уу? Аава, хэрвээ барих юм бол би чамд охиноо өгнө. Би заавал шалгалтандаа тэнцээ цагдаа болно. Тэгвэл аав ээж маань өөрсдөө хэрэгэ хүлээх болно. Үгүй, би тэднийг баримаар байна. Өөрсдөө ирэхэр чи удаггүй шүү дээ. Манай мөрдөгч бас амбицтай юм аа. Манай чолсуу номын санд шалгалтандаа бэлдэж байтал хамраас нь цус гарч байна. Тэгсээ хөөрхнөөс шалгалт чи ойртож байна. Одоо жаахан амраарай гэж байна шүү. Нөгөөх нь баярлаад хариучлаа. Би орондоо байна. Би тий санаа зов. Ингэсэн чин гадаа нэрчгсэн харж байна. Ганцхан 7 хоног. Тэгээд л хоёлаа давж гарна гэснэ. Харж амраа. Сурч байгаа чин сайхан харагдаж байгаач. Амар ингэж байна шүү. Хөөрхнөөг ирчижгээд гараа тартал байдаггүй. Аль хэдийн явчихсан байна. Аав ээж хоёр нь харин гадаа нэрчгсэн харж байна. Хэрв бэдэл төөнийг зогсоохгүй бол манай гэр бүл цагдаатай болох нь дайсны минь дайсан миний найз гэж үг байдаг баха. Ингэж байна шүү. Маргааш нь хөөрхнөөгийн том их чинь охиноо сургуульд нөгчөөд явж байна. Замдаа нөхөр нь чи одоо өөрийнхөө машиныг яаж хаад байдаг юм бэ? Чамтай хамт яваад замдаа юм яриад явъя гэж бодсон юм аа. Юугаа ярьдаг юм бэ? Чи яагаад сүүлийн үед уурлаад байгаа юм бэ? Би тушаал дэвших гээд юм бодоод их ядарч байна штэ. Ядарч байна. Би ч гэсэн ядарч ил байна. Чухал хэрэг дээр ажиллаж байгаа. Гэхдээ би чамайг гэртээ хүүхдээ хараад байж гэж хэлээ үсттэй. Ингээд хэрэлдэж гарлаа. Тэгсэн тэрийг нь чолсуугийн аав ээж нь чагнах төхөөрөмжөөр сонсож байна. Миний бодлоор энэ нөхөр яг өөр хүнтэй уулзсан байх шүү. Нөгөө хоёр нь хэрэлдээд эхнэр нь машинаасаа буулаа. Тэгсэн аав ээж хоёр нь очоод сайн байна оо. Ингэснэ юм үлээгээд унгаачлаа. Дунд их чинь харин хэрэг мөрдчихсэн явж байна. Хажуудаа нөгөө шинков дагуулчихжээ. Энэ эмэгтэй танад ажилдаг байсан биз дээ. Надаа нотлох баримт байгаа штэ. Би хараагүй юм байна. Тэр нотлох баримтаа үзүүлэлтэй. Энэ байна. Ингэснэ маа. За саналаа. Манад ажиллаж байсан юм аа. Би мэдээлэлд олоод өгье. Ингээд явлаа. Дунд их чинь эвгүй гар юм байна. Олоо тэр мэдөө.
Ингэснэ эргэж хараад өө нэрэ намайг энд хүргэж ирсэнд баярлалаа. Ажил дээр очиод байж энд юу ч болоогүй шүү. Заа юу. Тэгээд хүлээгээд сууж байтал өлсөд болтгүй. Тэгсэн гаднаас нэг эмээ ирснэ. Хөөхөн бүсгүй минь. Цагаан будааны бав авах уу? Хөөхөн бүсгүй гэж би юу? Энд чамаас өөр хөөхөн бүсгүй хаана байна? Тий баярлалаа гэж. Би бүгдийг авъя. Ингэснэ нэгээгээдсэн чинь нам. Эмгэн бага авсан чинь чолсуугийн ээж нь өөж байна. Чолсуу маань харин шалгалт руугаа явж байхдаа хөөхнөөтэй тааралддаг. Мэд мэдчихэд явах гэтэл цаана нь хамт ажилдаг залуу нэгэд нэг нөхөр байж байна. Явахдаа жаахан хялам хийнэ. Энэ нөхөр санаатай биш байз. Мөрдөгчөөр ажил дээр ирэх үед манай чолсуу залгаад аав ээжийнхээ талаар мэдээлэл өгч байна. Өнөөрөө музейгээс баримл хулгайлахаар төлөвлөсөн байгаа. Алтан баримлын доод шүүгэнд манай аав нуугдж байгаа. Тэгсэн чинь ээж нь хоолой хуургагч ашиглаад ярьж байсан юм байна. Мөрдөгч маань өгөө шүмхэд тэр дөрөв музей рүү яваад орлоо. Тэгээд баримлын доод талын шүүгээг онгойлгоод "Битгий хөдөл" гэсэн чи хоосон бай шүү. Чаавас гэтэл тог нь тас. Гэрэл буцаад асахад ирээдүйн худ нь гараад ирчиж "Хандал шиг битгий хөдөл" гэсэн чи бууг нь аль хэдийн тууччээ. Музей үзмэртэй сольчиж нөгөө нунтхаа гаргаж ирсэн юм аа. Ингээд манай гурав сэрх үед баахан нохоогоор тойр үлчсэн усан сан дотор байж байна. Худууд нь харин тэнд сууцгааж байна. Чи юу өсөв? Пак мөрдөгчөө. Манай чолсуугийн шалгалт дуудахгүй боллоо. Таны санаа зовхгүй байна уу? Тэр тэнэг угаасаа шалгалтандаа тэнцэхгүй шít. Битгий миний хөөх тэнэг гээд бай. Миний хөө өмнөх шалгалтандаа тэнцчихсэн. Би цагдаагийн компьютерт нэвтэрч үр дүнг нь өөрчлөөгүй бол тэр өдөө цагдаа болчихсон байх байсан юм. Чолсуу цагдаа болчихвол бид худууд болно. Гэмт хэрэгтнүүдтэй худууд болчихвол танаа гэр бүлийн нэр хүндэд нөлөөлөх юм биш үү? Бас Youngми танаа нөхөр тушаал дэвшиж чадахгүй болох бах. Бас чамд чамаатай гахаан тоороо минь. Тэгэхээр бид энэ тал дээр хамтарч ажиллах ёстой болол та. Танаа гэр бүл бүх хүчээ шавхаж чолсууг зогсооно гэж найдаж байна. Бид ч бас хийчих болно. Ингээд яваад өглөө. Явсныхан дараа манай гурав. Тэрч тийм шүү. Би чолсууг цагдаа болоосоо гэж хүсэхгүй байна. Би харин Йонхийг өрөвдөж байна. Гэхдээ тэр дараа нь биднийг зөв зүйл хийсэн гэдгийг ойлгох баха. Гэт тохирлоо. Манай чолсуу хөөхнөө хоёр уулзаж байна. Ингээд боллоо. Маргааш шалгалттай. Заавал тэнцээрээ. Тэгэд хоёлаа. Бид хоёрыг шоолоод байсан бүх хүмүүст хариу харин заа юу. Энэ удаад итгэлийг чи алдахгүй. Өнөөдөр эрт унтаарай. Тэгнэ. Тэгэд шүн болсон чинь нэрээ эрт унтыгээд найз бүсгүйхээ хэлсэн үгийг санаад унтахар боллоо. Ингээд л гадаа нь бөөн согтун хүмүүс хэрэлдээд болдгоо. Тэгэд нэг согтун хөөхн дуулаад үлдчихлээ. Чаавас. Юу вэ? Хөөе бүсгүй. Гэртээ арай. Чамд ямар хамаатай? Тэгвэл ядаж та өөр газар очиод уйлж болохгүй юу? Бити донгос. Чи яг миний зөвүүн хуучин найз залуу шиг харагдаад байна. Маа чи аргагүй цагдаа дуудаад өглөө. Хөөш. Чи навширлаа одоо. Тэгэд эвдсэн чинь аль хэдийн 1:30 болчихож. За яах вэ? Одоо унтахад л болно. Ингээд л хөршийн хүүхэн залуу хоёр ноцолдоод болдоггүй. Манай хүн уулзаад та хоёр буудалд очивол ямар вэ? Манай эхнэр хямд буудалд орохгүй баха. Ингэсэн чи хоёр нуглаад өгчлөө. Баярлаа. Гэд яваад орчлоо. Тэгээд унтах гэтэл 3:30. Чаавас. За яах вэ? Хоёрхан цаг унтъя. Ингэсэн чи гадаа тэнгэр дуграад бороо ороод унтуулдаггүй. Яачсан өдөр вэ? Тэгсэн аав нь дээвэр дээр спикер тавьсан бороо оруулаад байж байна. Уучлаарай хөө минь. Ингээд унтиж чадсангүй. Хачи юм шалгалт руугаа гараад явж байтал цагдаа нар ирээд баривчилчлаа. Хөө намайг яагаад баривчилж байгаа юм бэ? Чи эрен сурвалжлагдж байгаа хүнтэй адилхан харагдаад байна. Би удахгүй чухал шалгалттай штэ. Зүгээр хилцс дээр очиод хэдэн асуулт асуугаал болоо штэ. Царайг нь харсан чи харин хатам аавынх нь хамтрагч байж байдаг шүү. Манай чолсуу энэ бүхэн тавилттай байна гэдгийг ойлголоо. Тэр юу вэ? Ингэснэ гараад зүгтаачлаа. Та нар намайг сатааруулж болно. Гэхдээ хизээч зогсоож чадахгүй. Ингээд харсан чи дунд их чихэн жуудогийн кланыхын замыг нь хаагаад зогсчиж. Манай хүн бүгд рүү гүйж очоод гялс замаа бууруулаад дээврээр зүгтаалаа. Чадварлаг вэ шүү. Яг мултарчаад байж байтал дунд их чинь өөрөө гараад ирлээ. Сонс Янсук зүгээр намайг явуулчих. Миний гэр бүл бас танаа гэр бүл чамайг цагдаа болохыг зөвшөөрөхгүй. Ингэснэ үзэж тарлаа. Олимпийн тамирчин шүү дээ. Манай хүн барахгүй болоод ирэнгүүтээ доош харж байгаад хогийн машин руу хамт үсрээд унчлаа. Ингээс төрүүлж босоод зүгтаачихна. Шалгалтандаа яг амжаад орлоо. Даанч үнэр танарн дийлдэггүй. Суудал дээр ирэх үед шал өр багий сууж байна. Уучлаарай. Пүү, юу вэ? Энэ миний суудал байна. Үгүй, энэ миний суудал. Чи шалгалт өгөх гэж байгаа бол эндээс гараад баруун эргээд дууш байгаа. Эхлээд усанд орчихгүй юу? Дараа нь цагдаа бол. Тэгсэн чинь цонхны цаана ээж нь ирчихсэн байна. Салбарын үйлчлэгийг гар утсаараа Virtual App-аас аваарай. Нүдээ ирмэж бариад нилээн тавлж байгаад яваад өглөө. Манай хүн шалгалтаа өгч чадсангүй. Гэрийнхэн нэгсэн гэдгийг Йонхи маань бас сонслоо.
Тэгээд аав ээжүүд дургүй байгааг би ойлгоно. Та хоёр харин яаж чадваа? Чолсуу машинтай биднийг мөргөөд миний олимпик балсныг санаж гин үү? Битгий худлаа ир. Гэмтэл чамайг олимпиад ундгаагаагүй. Чи өөрөө өрсөлдөгчөө басж байгаа дунаа үсттэй. Янгми, нөхрийн чинь албан тушаал тийм чухал юм уу? Тэгвэл би ч гэсэн амиа удаж үзүүлье. Тэгснэ гэртээ ирээд чамдаа мааваад гараад явчлаа. Аав нь араас нь гарч ирээд. Чи гэр бүлийн нэр төрөө уландаа гიშгэх гээ юу? Гэр бүлийн нэр төр гинэ. Угаасаа би энэ гэр бүлээс ичиж байна. Гэсэн чинь халагчлаа. Баярлалаа. Намайг явахад илүү тус боллоо. Гэснээ яваад өгнө. Чолсуу харин гэртээ ирэх үед хөөхнөө үүдэнд нь зогсож байна. Нэр төртөөгөр эхнэрээ авч чадаагүй болохоор эцсэн бололтой шууд буцаад яваад өгнө. Тэр үед харин нөгөө бүлэг этгээдүүд бас нэг айл руу орж байдаг. Маргааш өглөө нь бас нэг хүн амны хэрэг гарсан гэд хөөхнөө дуудагдаад яваад очино. Хоёр их чинь бас тэнд байж байна. Ёнхи, аавын санаа амар зовж байгаа. Чи нэрэн гэрээсээ явчихж байгаа юм уу? Аавд намайг энэ хэргийг дуусгаар ажилласаа гарна гэж хэлээрэ. Тэгээд ч бид одоо ажил дээр байна. Битгий хувийн асуудал яриад бай. Ингэж байна шүү. Цаана нарийн нөгөө хамт ажилдаг цагдаа нь сонсоод байна. Энэ яг санаатай шүү. Манай чолсуу харин нэг юм сэдсэн бололтой. Нууц байранда ирээд нэг юм бэлдээд байна. Аавынх нь уц дуурах үед сайн байна уу аха? Ярилгүй удсан байна шүү. Сайн байна. Нэг 50 санал гараад залглаа. Би ч одоо хамгийн сайн саналыг хүлээж аваад бусдыг нь авахгүй байгаа шүү. Сайн саналаа золиг минь. Хууль бусаар Хонконг руу гаргах гэж байгаа уран зургуудыг замаас нь хулгайлах ажил. Нэг зураг $1 сая. Тэгвэл чи их орныхон төлөө хийдэг хэрэгэ. Тэгээд аав нь орой Хонконг явах бонд дээр яваад очдөг. Тэгсэн чи тэндээс нэг нөхөр дайрч бай шүү. Манай чолсуу байна. Оо, миний хөө. Ааваараа тоглоно гинэ. Би таныг шоронд хийн ааваа. Аав хүн хүүдээ ингэж хандаж болдг юм уу? Ингэснэ үзэж тарлаа. Нилээ үзснэ аавыгаа илүүрхчихлээ. Аав нь эцсийн арга хэрэглээд нөгөө нунтгаа гаргаад иртэл өөрлөө нүлээгээд унгаачлаа. Маргааш нь хадам аавынхаа гадаа аав ээжигээ хоёулангийн хүлээд аваад ирчиж. Ааваа, хэрвээ намайг аав ээжигээ авчрах юм бол огноо өгнө гэсэн. Одоо бидний гэрэлтийг зөвшөөр. Гэсэн чи манай Ёнхи тэндээс. Аав ээжтэй ингэж хандаж болохгүй. Ингээд суллах гэтэл. Хоошоо. Би тоглоогүй байна. Та хэлсэндээ хүрнэ үсттэй. Огноо надад өг. Гэсэн чи Ёнхи алгадаад. Аав зөвшөөрсөн ч хэлээ. Би зөвшөөрөхгүй. Надаас болж аав ээжтэй ингэж хандаж болдг юм уу? Муу хүн байсан ч гэсэн аав ээжигээ инрэх ёстой биш үү? Ингээд гараад явчлаа. Ухаалаг бүсгүй байна шүү. Манай чолсуу харин уурлаад. Би та нараас бүгдээс нь залхаж байна. Өөрсдөө уучраа олцгоо. Гэснээ гараад явчихна. Аав нь тэнд. Би ийм байдлаар бэлэн хоол иддэг хүн биш. Би өөр ингэсэн нэр төртэй. Энэ удаадаа би та хоёрыг явуулъя. Угаасаа хүүхдүүд салснаас хойш. Харин тэдгүрт гарахын өмнөх 2-7 хоногийн хугацаанд би та нарыг тултал мөрдөн шүү гэж байна. Чолсуу маань харин хямраад бүх цагдаагийн шалгалтын материалуудаа шатаачлаа. Маргааш нарийн цагдаагийнхан нөгөө хүн амны хэрэгүүдийн талаар хурал хийж байна. Охирсон эмэгтэйчүүд баячуудын тусгай үдшилтэд оролцсон эмэгтэйчүүд байсан юм байна. Тэгээд тэр үдшилтэд цагдаагийнхан зүсээ хувирган оролцох болно. Манай чолсуу харин хуучин амьдрал руугаа орох гэж нэг үзлээ. Гэхдээ ямар ч утгагүй санагдаж байна. Шууд хаяад гараад явчлаа. Тэр үед нь харин нөгөө цагдаагийн ахлах манай хөөхнөөтэй хамт явж байна. Тэгснэ хүмүүс салдагч буцаад эвлэрдэг шүү дээ. Йоо, эгч чинь надад хэлсэн юм аа. Чи найз залуудаа хайртай юу? Тэр миний төлөө их олон юм орхисон. Тэнд харин дунд их чинь нөгөө Шинковыг маргаашийн ажиллагаанд хамт явъя гэд дайчилж байна. Чолсуу маа сууж байгаад хөөхнөөгийн талаар боддог. Тэгснэ шууд залглаа. Даанч хөөхнөө уцаа нөгөө ахлахынхаа машинд үлдээгээд буучиж. Нөгөөх нь боломжийг ашиглаад байна уу? Энэ Ёнхигийн утас байна. Ингэж явна ш. Манай хүн буруугаар ойлгоод шууд тэндээс явлаа. Харин хөөхнөө зөрөөд Чолсуугийн гэрт ирж байдаг. Чолсуу харин аль хэдийн явчихжээ. Маргааш нарийн хөөхнөөгийн гэрт хүргэлт ирж байна. Гарга тартал өнөөдрийн нууц ажиллагааны хувцс бололтой. Нийлэн задгаа юм байна шүү. Чолсуу харин таньдаг л өөрчөнтэйгээ уулзаж байна. Аавынхаа ширийг хатаах гэж байгаа биз дээ. Би ч гэсэн амьдрахын тулд ажиллах ёстой үстэй. Гэтэл нэг баячуудын хөөгтүүд очдог нууц үдшилэг болдгийг ингээд ярьж байна. Тэр нь харин нөгөө хөөхнөөгийн ажиллагаа явуулж байгаа үдшилэг байж таарна. Тэгээд энэ залууг олоод алтан зүйлтийг нь аваад ир. Түүхийн дурсгалт ид байгаа юм гэж байна шүү. Манай чулсуу тэнд явж байгаад цагдаагийн ахлахыг харчлаа. Тэгээд шууд нуугдлаа. Тэгсэ хөдлөгч гарч ирээд "За, өнөөдрийн үдшилгийг би хөдөлж явуулнаа. Өнөөдөр сайхан бүсгүүчүүд цугласан байна. Одоо тэднээс VIP үйлчилгээ авахын тулд үн аялцснаа." Ингээд ихнээс нь танилцуулна. Том их чинь гадаа ажиглалт хийж байгаад мөнгөтэй ирчүүд хүнээ байх юм да. Гэтэл тэнд нь чулсуу байж байдаг шүү. Чулсуу юу хийж байгаа юм болоо? Дараагийн оролцогч 9 дугаартай Мими гэж байна. Тэр үед нь манай чулсуу яг ажиллаа амжуулах гэж байтал нөгөө Мими нь манай хөөхнөө байж байдаг шүү. Чулсуу хараад шууд шок. Тэнд нөгөө цагдаагийн ахлах болон Шинков хоёр бишрээд байж байна. Манай чулсуу хөөхнөөгөө харамлаад байж чадна. Шууд тэндээс холдчихлоо. Тэгсэн хамгийн сүүлийн оролцогч нь Элса гараад ирнэ. "Элса, ус руу үсрээрэ" гэсэн ч юм аа. Тэгээд залуучууд үнэ хэлцлээ. Мимигийн үн өсөд байна. Элса гарын хинч авдггүй. Гэсэн чи Элса нөгөө Шинков руугаа дөхөд нөгөөдг нь хүчээр Элсад $10. Элсад $10. Хэн илүү үн хэлэх вэ? Гэсэн чи хэн ч хэлдэггүй. 5, 4, 3,
2 1 ингэснэ зарагчлаа. За бүсгүйгээ татаж гаргаад үнсээрэ. Тэгсэн нөгөөх нь татаж унгаж байгаад үнсчлээ. Тэнд харин Мимигийн үн хатаж өгнө. Цагдаагийн ахлах хамгийн өндөр үнийг хэлж байна. Тэгсэн тэндээс нэг хүн 15 сая вон эргээ тартал чолсуу ирчихсэн байна. Тэгснэ шууд 50 сая болгочлоо. Бид ажиллагаатай яваа. Битгий. Ингээд хараад нэмэр байсангүй. Чолсуу нилээ нэмж байснаа. Яалтчгүй ажиллагааг нь хүндлээд болчлоо. Тэгсэн хоцсон залуун заавал үнстэй ингэснэ. Гаргаж ирэнгүүтээ цагдаагийн ахлагтай үнсэлцчлээ. Энэ нь харин манай чолсуугийн эцсийн цэгийг 50 бололтой. Өөрхнөө тэндээс гараад ганцаараа жаахан гүнгэл суудаг. Чолсуу харин тэрүүгээр уугаад сууж байна. Тэнд нь харин баахан бүхийн тамирчид амжилтаа тэмдэглээд орилолдоод байна. Чолсуу тэнд "Шимээгүй л да. Новшнуудаа. Би энд юм ууж байна." "Юуг нэ?" Ингээд очлоо. Тэгээд бөөн цагдаа боллоо. Нэг хүн 17 хүнийг зодсон гэд дуудлага өгчөж цагдаагийнхан манай чолсууг баривчлаад аваад явна. Бохийнхэн бүгд унчжээ. Замдаа харин манай чолсуу "Намайг та нар тэр шорондоо хийчээж надад угаасаа амьдрах ямар ч урам алга" гэд гунгэлж байна. Нөгөө хоёр цагдаа нь харин ойлгоод байна шүү. Тэгсэн чинь цагдаагийн багтай аав ээж хоёр нь байсан юм байна. Манай хоёр ч зүсээ хувилахтаа сайн юм байна шүү. Тэгээд хоёулаа хүүгийнхээ амьдралд оролцохоо болоод түүнийг орхиё доо. Хэсэг өөр тийшээ очиж чимээгүй байцгаая. Угаасаа удахгүй мөрдөгч пак тэтгэвртэй гарах юм чинь. Гэхдээ явхаас өмнө пак мөрдөгчд биднийг явуулсныхын шам болгож бэлэг барья гэж байна шүү. Тэгэд маргааш нь албаар пак мөрдөгчийн нүдэн дээр зочид буудлын руу яваад орчин. Манай хүн буудлыг бүслээд "Эцэст нь нэг юм хүлээсэн моч ирлээ" ингээд яваад орсон чинь хүргэн өөр хүүхэнтэй байж байна. "Юу? Уучлаарай аава." "Уучлаарай гинэ. Чи муу навш. Чи эндээс гар. Дахиж миний нүдэнд үзэгдэхий бол алчхан шүү. Хэрвээ чи энэ хүүхэндээ хайртай бол миний охиноос хурдан сал. Харин энэ нь гинэн алдаа байсан гэж байгаа бол энэ удаа би хараагүй юм шиг өнгөрөө мэдвөө. Юугаа өмсчихсэн юм бэ? Ичхүүртэй амт. Манай чолсуу харин хөөхнөөтэй уулзаж байна. Нилээн цэмций ч гэсэн байж байна шүү. Хувцс чинь сайхан харагдаж байна. Би азгүй оюутан байхаа болоод өөрөөрөө байгаа юм нэ л дээ. 7 жилийн өмнөх шигэ найдваргүй дээрэмчин болоо шүү. Ядчил би 7 жил утгагүй зүйл мөрөөдөж амьдрахааргүй боллоо шүү дээ. Би Америк руу нүүж байгаа. Над шиг дээрэмчинд энд хийх юм алга. Тэгэд яах гэж 7 жил хүлээсэн. Би гинэн байсан юм аа. Би хайр байдаг гэдэгт итгэж байсан. Би ч бас гинэн байж гэд гараад явчлаа. Ажил дээр нь харин өчигдрийн үдшилэг дээр ямар ч с сэжигтэй зүйл болсонгүйгээд арга мухардсан байна. Чолсуугийн аав ээж хоёр нь пак мөрдөгчийн гадаа салах ус хийгээд байж байтал манай чолсуу гараад ирлээ. Тэгэд та хоёрыг явахаас өмнө нэг зүйл гуймаар байна. Та хоёр шиг мэрэгчлэнүүдийн л хийдэг юм ингэж байна шүү. Тэгсэн гялтаас хар машин цагдаагийн газрын үүдэнд зогсож байна. Бид нууц даалгавартай явна. Цаашаа мэдэгдэж болохгүй. Ард нь хэн сууж явсан бол гэсэн чи ерөнхийлөгч. Ёстой. Тэгээд цагдаагийн компьютер дээрээс хэргийн мэдээллүүдтэй танилцсан. Цагдаагийн дарга уучлаарай. Энэ манай нууц мэдээллийн хэлдэс. Ерөнхийлөгч яаж ашиглахаа мэдэхгүй хаа та. Ерөнхийлөгч өмнө нь IT-ийн хүн байсан гэж мэдэхгүй юу? Зөв. Тэгээд нөгөө манай ихч дүүсийн мөрдөж байгаа цуврал хүн амны хэргийг нь мөрдөж өгнө. Бүх мэдээлэлтэй нь ээж нь танилцаад аав болон чолсуу хоёр хэргийн газар дээр очиж ажиглалт хийдэг. Тэгээд сайхан зургалж хараад ёр нь бол жижиг хулгайчид хулгай хийж эхэлсэн юм байна. Гэтэл гэрээ ийдсэн цагаас өмнө ирээд тооцоолоогүйгээр хүчирхийлэл болон аллаг үйлдсэн байна. Харин энэ явдлаас хойш гим нүгэл нь хүчээ аваад ингэж ажилвал болох юм байна гэж бодсон юм байна. Тэгээд мөнгөтэй бүсгүүчүүдийг тоож эхэлж байгаад энэ хэрэгээ юм байна. Ойролцоох хяналтын камеруудыг нэвддэг гэхээр заавал нэг IT мэддэг хүн байж таарна. Хэрэг болгоноосоо их хэмжээний мөнгө болон үнэт эдлэлүүдийг авсан. Тэгэхээр эднэр боловсралтай, гүйлгээ ухаан сайтай, бас цалин багтай ажил хийдэг хүмүүс болж таарах нь. Тэгвэл оллоо. Йоо, хүргэлтийнхэн байж таарах нь. Ингэж байна шүү. Маргааш нь хөөхнөөг ажил дээрээ ирэхэд самбар дээр нь энэ бол хүргэлтийнхэн. Саяхан шинээр нэгдсэн хүргэлтийн компани, эсвэл нэг том компанид хэсэг бүлэг өндөр боловсралтай хүмүүс ажиллаж байгаа гэд бичиж. Тэгснэ доор нь "Ёнхи, би чамайг сайн хүнтэй уулзраад сайхан амьдраасаа гэж хүсэж байна" гэд бичиж. Хинээс гэдг нь ойлгомжтой. Тэрийг нь харин өөрөө камераар хараад зогсож байна. Манайхан шууд л ажилдаа орлоо. Хүргэлтийн компанид өндөр боловсралтай хүмүүс бүлгээр ажиллаж байна уу гэж шалгадаг. Нөгөө Шинков харин мэдээлэл авчирж өгч байна. Жуудачинд өгөхдөө жаахан дургу. Харин хөөхнөд өгснөө мишээгээд зогсоод байна. Энэ бас санаатай биш байц. Манай хөөхнө харин чолсуу руу "Би чамайг явахыг чинь ерөөсөө зөвшөөрөөгүй шүү. Энэ хэрэг шийдэгдэхэр нэг уулзъя" гэд бичиж байна. Тэр үед харин чолсуу аав ээжтэйгээ хоол идэж байна. Америкт очиод юу хий гэж бодож байна да. Шийдэггүй байна. Тэнд манай Солонгосын 40,000 гаруй урлагийн бүтээл байдгийг. Чи их орныхон төлөө ажиллаж болно штэ. Тэр өөрөө яахаа шийднэ.
Чолсоо харин аав ээжтэйгээ ярилцаад хариу ичидгүй. Хөөхнөө жаахан гонигтай гэрлүүгээ орж байна. Тэгсэн чин камернууд нь эвдэрчихсэн байх шүү. Нэг л сэжиг бүхий байна. Том их чин залгаад. Бид олчлоо. Тэр хүмүүс албаар хулгай хийхин тулд хүргэлтийн компанид ажилд орсон хүмүүс юм байна. Нэг нь IT инженерийн докторийн зэрэгтэй. Нэг нь судалгааны лабораторид ажилладаг. Нөгөөх нь болохоор яг чам шиг тамирчин хүн юм байна. Боксоор Азийн авраг болж ирсэн гэж байна. Тэрийг нь хөөхнөө сонсонгоо гэртээ яваад ортол. Гэрт нь алуурчид ороод ирчиж. Ардаас нэг нь гарч ирээд бариад авлаа. Манай хүн тамирчин дээрээс нь цагтаа юм гисэндээ гяс аваад чичлээ. Тэгсэн нөгөө хувцсны хүргэлт хийсэн залуу байж байна. Эхнээсээ л мэдэж байжээ. Байна уу? Ёнхи яасан бэ? Гэтэл алуурчид энд байна. Тусламж дуудаарай. Гэсэн чи утсыг нь хаг дэвс чинь. Мэнэ зөв байгаа вэз. Энэ бүсгүй олимпийн тамирчин. Гэсэн чи манай бүсгүй хилдэ авлаа. Гэхдээ юу гэж? Би ч гэсэн тамирчин шүү гэд үзэж тарлаа. Нөгөөх нь сэлмийг нь цохиж хаюулаад манай бүсгүйг бариад авлаа. Уулын цаг байсан болж. Даанч цагдаа нар ирж байгаа юм чинь. Хурд явцгаая. Ингэж байна. Хоёрыг чинь ороод ирэх үед дүүг нь барьцаалаад аваад явчих. Байхгүй ч дээ. Нэмэлтөж дуудъя. Болохгүй. Яагаад бид тэднийг яг барих гээд эхэлсэн чинь тэд Ёнхийг барьцаалчлаа. Бид гэр бүлийнхнээс өөр хиндэж итгэж болохгүй. Бидний дунд мэдээлэлч байна. Гяс залга. Хинрүү аавруул залгах штэ тэнгэ. Манай чулсуу руу хадам аав нь залгаж байна. Тэгсэн чи хөөхн аюулд оржээ. Чулсуу шууд л хашаад аваад ороод ирлээ. Араас нь аав нь харин хаалх нь онгорхоо байж штэ. Тэгсэн чи яг дээрэмчид залгаж байдаг шүү. Байна уу? Цагдаад мэддэггүй чинь их сайн байна. Миний охин хаана байна? Охин чи зүгээр байгаа. Одоогоор бид яагаачгүй. Танай гэр бүлийнхний гайхалтай мөрдлөгийг сонсоод би биширсэн шүү. Тэгэхээр бид энэ улсаас явхад та туслаад хэсэгтээ мөрдлөгөө зогсоогоод өгвөл яах вэ? Юу ч хийхгүй байж вэ? Охтуудтай хэл. Аянда бид нар бүх юм дуусгаар охиныг чинь зүгээр явуулчихна. Тэгсэн чи манай чулсуу хашаад аваад гараад явчлаа. Гөө хаалга онгорхоо штэ. Энэ хайчих гэж байгаа болоо. Замдаа чулсуу ээж рүүгээ залгаад. Ээж, Ким цагдаагийн утасны байршлыг тогтоо. Тийм байна. Тэр нисэх буудлын дээр байна. Чи яаж мэдсэн бэ? Биднийг цагдаад мэдэгдээгүй гэдгийг, бас гайхалтай мөрдлөг явуулсан гэдгийг Кимд итгээд аль хэдийн мэдчихсэн байна. Тэгэхээр цагдаад урагч байна гэсэн үг. Ким мэдэж болох уу? Гэтэл дунд их чинь нөгөө Шинков руу яриад. Бид нар мөрдөж олоод. Гэхдээ ер нь би л мөрдөж олсон л та гэж хэлж байсныг нь манай чулсуу сонсчихсан юм байна. Нөгөөдөл нь онгоцон цуух гэж байна. Манай хөөхнөөг ухаан алдуулчихсан тэврээд явж байна. Энийг онгоцонд орж байгаад л зөгцөөлхаас. Гэтэл тэндээс манай чулсуу хашаад аваад гараад ирлээ. Зогс гэд нэг нэгээр нь цохиод яваад байна. За орч бай. Би энийг аргалъя. Гэд нөгөө бокс ч манай чулсууг тосоод очлоо. Чулсуу нилээ эдэг нь гүвөөд явж байгаад. Бокс ч харин дийлсэнгүй. Хэд цохиулаад нэмээд бариулж байгаад нилээ хэд цохиулчлаа. Тэгсэн харин тэндээс аавынх нь нохоонууд ирж байна шүү. Ардаас аав нэрээд бокс чантай нэг нэгдэн. Аав нь бол илүүрхэж байна. Чи одоо миний хүү ээж ийм юмнуудад зодуулаад би 7 жил завсрал авсан байсан юм аа. Та нар хэн бэ? Гэсэн чи маа. Тэгээд онгоц руу яваад орлоо. Нөгөө бокс ч чи яг хийм бэ? Гэсэн чи дахиад маа. Орсон чи харин нөгөө Ким цагдаа буу ирчихсэн байж байна. Нөгөө дүүлийг нь харин аав нь гадаа суулгачиж. Чи яг хийм бэ? Гингүүт нь дахиад цохих гэдэл. За. Хинч байсан яах вэ? Ким цагдаа харин тэнд. Бид нар их мөнгө олсон. Одоо гадаадад гараад эргэж ирэхгүй. Хөөш, онгоцоо хөдлөг гэд хөдлөглөө. Тэгсэн урдаас нь ээж нь ачааны машин унчихсан ирж байна. Шууд онгоцтой нь мөргөлдөөд онгоцныхон дугуй хуг. Дөрөх үед нь Ким цагдаа бууга алдаад манай хоёр дор нь хэлбэд бариад авлаа. Ингээд чулсуу маань аав ээжийнхээ тусламжтай бүсгүйгээ аварчлаа. Хөөхн харин шууд л чулсуугаа үнсчихнэ. Одоо ирэх биш нэг юм хоорондоо төнөрххэ болчихжээ. Аав ээж нь харин ирээдүйн бэрээ аварчлаа. Хоёулаа энэ хоёрын хуримнаар шоронд байж таархан дээ. Чулсуу маань харин бууж өгсөнгүй. Дараа жил дахин шалгалт өгöd тэнцчлээ. Ингээд хурим боллоо. Цагдаагийнхны хурим сүртэй болж байна шүү. Аав ээж нь харин оролцчоод шоронгийн автобус суугаад явж байна. Баяртай аав ээж. Сайхан зугаалаарай. Хоёулаа ингэхэд одооноос хулгай хийхэ болох уу та. Тэгэд юу хийж амьдрнаа? Бэ нохоо сургагч болоод чи минь харин гоо сайханч зүс хувиргагч болвол ямар уу? Гэтэл харин нөгөө талд аав ээжийг шоронгоос гарахаар гэмт хэрэг илрүүлэх зөвлөгчд болохыг гэд ярьж байна. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.